Үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. Энэ 7 хоногийн той мэдээлэл эхэлж байна. Монгол бахархлын өдөр тохиолоо. Чингис хаан тэргүүн зэргийн одонго академич Содов Сүрэнгийн наран гэрэлд хүртээлээ. Монгол улсын ерөнхий сайд Гомбож үеийн зандаштар Шанхай хамтын ажиллагааны байгууллагын засгийн газрын тэргүүн нарын өртгсөн хуралдаанд оролцлоо. Монгол Солонгосын засгийн газрын хоорондын хамтарсан 9-р хуралдаан боллоо. Бямбын эрдэмчний мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Эдгээр болон бусад мэдээллийг та бүхэндээ хүргэнэ. Эхний мэдээллийг та бүхэндээ хүргэе. Монгол бахархлын өдөр тохиолоо. Энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгч Чингис хаан тэргүүн зэргийн одонго хүртээдэг уламжлал тогтсон. Энэ одонго академич Содов Сүрэнгийн наран гэрэлд хүртээсэн юм а. Мөн энэ өдөр төрийн далбайг мандуулж их цагаан дугыг цэнгүүлсэн юм а. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийгний өдрийг их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай болсон. Эзэн богод Чингис хааны мэндэлсний 863 жилийн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Жанжин Сүхбаатарын талбайд төрийн талбайг мандуулж төрийн 9 хөлт их цагаан дугыг нар зүв гороолон цэнгүүлсэн юм а. Төрийн дугыг цэнгүүлэхэд зөвтгөгчний тэг 32 дугаар ангийн бүрэлдэхүүн төрийн тусгай хамгаалтын албаагчид оролцож үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая ихшэглүүлсэн юм а. Монгол улсын ерөнхийлөгчийн 2012 оны 1-р сарын 9-ний өдрийн 4 тод зарилгаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон шинжлэх ухааны академийн саналд үндэслэн бэлгийн тооллын өвлийн тэргүүн сарын шиний нэгэн гэж тогтоон тус өдрийг Монгол бахархлын өдөр болон тэмдэглэж байгаар болсон юм а. Үүний дараагаар Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрс сөхөд зарлиг гарган эзэн богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан академич Содов Сүрэнгийн наран гэрэлд төрийн дэд шагналд Чингис хаан тэргүүн зэргийн одонго хүртээсэн юм а. Наран гэрэл нь удамд амьдсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгэрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч төр нийгмийн зүтгэлт юм а. Тэрбээр Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд 53 жил багшлагтаа хууль зүйн салбарын дотоод гадаадын 30 гаруй эрдэмтэн олон мянган хуульч бэлтгэсэн. Монгол Улсын ерөнхийлөгч академич наран гэрэлд төр төсөг ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүссэн юм а. Их эзэн Чингис хаан бол Монгол үндэстний тусгаар тогтмол, оршин тогтмолын баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны их ундраг болсон үнэн мөнхийн их эзэн хаан монголчууд бидний эрд эдүгэ ирээдүй 3 цагийн оюун санааны алтан хэлхээ юм а. Эзэн богд Чингис хаан бол Монгол овг аймагуудыг нэгтгэн их Монгол улсыг байгуулж хүнөө гүрнээс улбаатай төрд ёсны алтан аргамжийг баттган бэхжүүлж Монгол төрийн гал голомтыг сэргээн бадрааж ертөнц дахин дуурсагдсан өргөмлөгдсөн агуу их хаан юм а. Монгол бахархлын энэ сайхан өдөр та бүхэнд хураангуйлан товч айлтгая. Монгол бахархал бол олон зууны туршид огт хуучраагүй аж төрхөөс амьдралаа авч явах Монгол айл өрх бүрийн арга билэг галголомтоо залгуулан үр хүүхдээ игэл жирийн амьдралд жинхэнэ Монгол хүн болгон төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх, өн эртний үн туламжлал, элгэмсүү их Монгол хэлэнд маань оршиж байсан байна. Академич Содов Сүрэнгийн наран гэрэл нь Улаанбаатар хотын ерхий прокурорын 1-р орлогч улсын ерхий прокурорын газарт хэлцээний дарга сайд нарын зөвлөлийн дэргэдэх төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан улсын баг хурлын дэргэдэх төр нийгэм судлалын академийн дэд захирал улсын хурлын гишүүн Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Монгол Улсын их сургуулийн хууль зүйн захирлаар ажиллаж явсан юм а. Дараагийн мэдээ хүргэе. Монгол Улсын ерөнхий сайд Гомбож үеийн зандаштар Орос улбаны улсын Москва хотод улсын Шанхай хамтын ажиллагааны байгууллагын засгийн газрын тэргүүн нарын өргөдгсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр Аз Европыг холбосон худалдаа аялал жуулчлал тээврэл логистикийн зангилаа Таранзит Монгол улс болох зорилтын хүрээнд дэдвцэц хот байгуулалт болон эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын төслүүд хүмүүнлэгийн салбарт Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэлсэн. Түүнчлэн Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинд бараалхаж Монгол Оросын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгааг онцолсон. Монгол улсын газар нутгаараа дамжуулан Орос улбаны улсаас бүгд найрамдах Хятад улсад байгалийн нийлүүлэх хоолой барих төсөл
Монгол Орос Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр улсын засгийн газрын тэргүүнээр онцгойлон анхаарч нэгт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн байнамаа. 2026 онд Монгол улс Орос улбаны улсын хоорондоо дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал харилцан тохиролцсон юм а. Мөн бүгд найрамдах Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чамтай Москва хотноо уулзсан байнамаа. Монгол улсаас бүгд найрамдах Хятад улсад экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж 100 сая тоннд хүргэх, хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 20 цэрийн протоколын тоог нэмэгдүүлэх замаар хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум Америк долларт хүргэх зорилтыг биелүүлэх саналыг дэвшүүлсэн юм а. Монгол Хятад Орос гурван улсын төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон Монгол улсын газар нутгаар дамжуулан Оросын албаны улсаас бүгд найрамдах Хятад улсад байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг урагшлуулахын чухлыг талууд мөн онцлсан юм а. Дараагийн мэдээ хүргэе. Улсын хурлын даргыг сонгож улсын хурлын даргаараа ням усрын учрлыг сонгосон юм а. Монгол Улсын хурлын 2025 оны намрын ээлжид чуулганы нэгдсэн хуралдаанаар улсын хурлын даргаыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Зовг асуудлаар улсын хурал дахь арч номын бүлгээс завсарлага авсан ч хугацаа нь бол дууссан. Монгол Улсын хурлын даргаараа ням усрын учрлыг сонгохыг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5% нь бол дэмжсэн юм а. Хуралдаан даргалагч улсын хурлын дэд дарга Бат Эрдэнэ улсын хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж улсын хурлын хамгийн гардуулсан юм. Ингэснээр улсын хурал хамгийн залуу даргатай болсон юм а. Мөн өнгөрөх 7 хоногт Монгол Солонгосын засгийн газар хоорондын хамтарсан хорооны 9-р хуралдаан болсон юм а. Гадаад харилцааны яамд Монгол Солонгосын засгийн газар хоорондын хамтарсан хорооны 9-р хуралдаан болсон. Хуралдааныг засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямцогт даргалсан. Энэ удаагийн хурлаараа 3 асуудлыг Монголын талаас хөндсөн юм. Визний асуудал, хоёр улсын хоорондоо эдийн засгийн чөлөөт худалдааны хилцээр байгуулах, ашигт малтмалын судалгааны төв байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, харилцан санал солилцсон юм а. Эдгээр асуудлыг ойрын хугацаанд хоёр тал хэлэлцэн шийдвэрлэхээр 9-р хуралдаанаар тохиролцсон юм а. Үргэлжлүүлэн тав хүндээ гэрэл зургийн дуранд буусан онцлог зургуудыг хүргэж байна. Одоо тав хүндээ Мөнцөмөг аймгийн 21 аймаг дахь сурвалжлагтаас ирүүлсэн мэдээлэлээс хүргэе. Энэ удаад Өмнөг аймгийн сурвалжлагч Дэлгэр цэцгийн бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна. Өмнөг аймгийн Политехникийн коллежид мэрэгжлийн боловсрол сургалтын 2 дугаар ангийн 13 мэрэгжлийн 254 сурвалжлагч, техникийн боловсрол сургалтын 2 мэрэгжлийн 20 сурвалжлагч, нийт 274 сурвалжлагч үйлдвэрлэлийн дадлага авал хийсэн байна. Коллеж нь жилд 170-аас 180 гаруй сурвалжлагчийг төгсгдөг. Түншлэгч байгууллагуудтай хамтран 70.4% нь ажилд зуйлчлан оруулж чаддгаараа давуу талтай юм а. Сурвалжлагчид дадлагын тайлангаан 90 гаруй хувьтай биелүүлсэн байна. Үзэгч та бүхэндээ энэ 7 хоногийн той мэдээлэлээ хүргэлээ. Эх 7 хоногт шинэ мэдээллээр иргэн уулзъя. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай.